Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл харилцааны технологиг оновчтой болгох төслийн хүрээнд хэрэгжиж байгаа VCT бэлтгэх захим хэрэглэгдэхүүнд Баянгор аймгийн Галууд сумын Номон элч ахлах сургуулийн багш нарын баг хамт олонны өмнөөс 5 дугаар ангийн хүн байгаль хичээлийн агаар орон зай гэзлэхэн сэдвээр зохион бичлээ. Зохиомжийн гол зорилго нь агаар нь дэлхийн гадаргыг бүрхэж биднийг эргэн тойронд ойршиж тодорхой орон зай эзэлж байдаг тухай сурагчдаар туршилт хийлгэн баталгаажуулж багшийн заах арга зүйг боловсронгүй болгоход оршино. За дэвшүүлсэн зорилтын хүрээнд байгаль дээрх альва үзэгдэл үйл явцыг ажиглан ажиглалтаас дүгнэлт гаргах. Туршилтаар агаар нь тодорхой орон зай эзэлдгийг мэдэх. Түүний учир шалтгааныг тайлбарлах. Агаар нь дэлхийн гадаргыг бүрхэн бидний эргэн тойронд оршиж байхдаа тодорхой жинтэй, эзэл хүнтэй, мөн даралттай болохыг сурагчдаар батлуулж дүгнэлт гаргуулахад оршино. Зохиомжид гарсан сургах арга зүй, онол практик, ажиглалт туршилтуудын талаар санал бодлоон чөлөөтэй хуваалцаж бидний ажилд туслалцаа үзүүлнэ гэдэгт найдаж байна. Ингээд та бүхэн зохиомжоо хүлээн авч үзнэ үү? За минь аавынхан төржсэн нутаг Галуутын гавцал гэдэг газар энд сайхан нутаг байгаа. Оо тийм үү. Би нэрэн Галуутын гавцлын тухай интернетээс уншиж байсан юм байна. Хол ойрын гэжтэй нүдийг босгож сэтгэлийн сэргээ хийх үзэсгэлэнтэй газар гэсэн. Гавцлын урт нь 1500 м, гүндээ 200-аас 300 гэсэн. Тийм ээ минь аавынхан төрсэн нутгийн талаар сайн мэддэг юм. Аав нь домгийг ярьж өгнө дараа заа юу. Яг л яасан гоё юм бэ. За энэ манай Баянгор аймгийн Галууд сумын нутагт Галуутын гавцлын энэ үзэсгэлэнт газар бол газар байдаг нь бол одоогоос олон жилийн өмнө энэ уулын цаанд Дуут нуур гэж байсан. Алтан амсар гэдэг газрын хаахын талд. Тэр нуур гинтхэн нэг шөнө бүрээ бөмбөр зогсож байгаа юм шиг цаг хангирыг дуугарч байгаа бүрээ өшгөр дуугарч байгаа хонь маалдаад байгаа юм шиг дуу чимээ нэг шөнө гарчээ. Тэгээд маргааш өглөө хүмүүс гараад халтал энэ уулыг сэтлэн нөгөө нуур маань урсаад ийшээ. Энэ их гол руугаа ингээ нийлсэн домогтой. Тэрний улмаагаас ингээд ийм сайхан гавцал бий болж үзэсгэлэн сайхан бүрджээ. Тийм болохоор энэ нутгийг Галуутын гавцал гэдэг домогтой болсон юм даа. За минийхөө усаад машин дээр авчид ундаанаас соёлын гол дэрч. Тийм аа минийхөө бидний хүрээлэн буу агаартай холбоотой юм байна. Явъя минийхөө. Бүглөө байна уу? Авд нь бүглөө байхгүй шүү дээ. Нүгээр төглөд үздэг үү? Би шидтэй бүглөө хийж гэлээ. Миний энэ ус асахгүй байна. Шидтэй бүглөөндөө бишээ мөхөө шидтэй агаартай л байгаа юм. Минийхөө багшаасаа сайн асууж мэдээрэй. За хоёлаа юу. За багшаасаа л асууж чирнэ болохоос. Тэнгэрцэлмэг агаартай гоцоо хөдрөндөө. Агаар гиснээс манайхаа өнөөдөр хонбоглын хичээл орох үү? Орё шүү. Одоо чи хэдгээр зэрэг явж байгаа вэ? Хоёр цаг. Агаар нэг сайн зүй шүү.
Агаар нь хүний нүдэнд үзэгдгүй, амтлаад амдгүй, үнэрлээд үнэргүй. Тийм нэгэн зүйл байдлаа байгаль дэлхийн хүн амтан бидэнд амьдрал бэлгэлдэг ичтэй нэгэн зүйл шүү. Тийм аа ангийнхаа. Тийм ээ. Агаар эзэлхүүнтэй болов? Харин тийм ээ, би гайхаад л байна. Агаар нь жинтэй юм болов? Жинтэй хаа. Жинтэй хаа. Тэр тийм учраас агаар нь хэн мэдмээр юм да, тий? Өдөрдөө явж багшаас асууд мэдлэгээ байж байна. За тэгээд сайхан санаа. Сайн байцгаана уу хүмүүдээ? Сайхан байцгаасан уу? Сайхан амарсан уу? За багш нар хичээллэхээс өмнө нэг зүйл хий. Миний өгтөө сайн хараад ажиллаж байгаа дараа багштай хариултыг хэлээрэй. За багш нь ямар үйлдэл хийв? Багш цаас дэвсэн. Багшийн нүур таарсан. За энэ хуудас цаасыг дэрэх багшийн бид ямар нэгэн өөрчлөлт олсон болов уу? Юу гэж бодож байна? Орсон. Багшийн нүур таарсан. Багшийн нүур нь сэрүүн мэдрэгдсэн. За та нар багшийнхаа хийсэн үйлдэлийг яг багтаад хийдэг өөрөөсийнхөө өмнө байгаа дэвтрийг аваад хуудас цаасыг олгоод хийдэг. Юу мэдрэгдэж байгаа юу вэ? Салхи сэвэлзээд нүдэн амар санагдсан. Миний хацарлуу нүур салхи сэвэлзэж байна. Яагаад энэ цаасыг дэргэд бидний нөөцөө сэрүүн дотоо та нарыг яагаад нүдэн анимаас санагдуулав? Ер нь юу гэж бодож байна миний хөвтөн? Ангид дүүр агаар байгаа учраас ингээд салхи бидний нүдөө сэвэлсэн. За агаар тэгэхээр хаана байдаг байх нь хөвтөдөө? За миний хэлдэг. Агаар таны хажууд, бидний хажууд, самбарын хажууд, гадаа орчинд харин тогтож байдаг. Оо сайн байна. Үнэхээр агаар бол багшийнхан дэргэд, ширээ саналын дэргэд, та нарын дэргэд бас адилхан байдаг байх нь тийм ээ. За тэгэхээр өнөөдрийн хичээлийн сэдэв маань агаар орон зай эзлэх нь. За өнөөдөр хичээлийн сэдвийг хөтөлбөр хичээлээ. За та нар тэгэхээр энэ агарын тухай юу мэдэж амаас санагдаж байна миний хөвтөө те? За миний бас. Агаар нь жинтэй юм болов? За Багшаа. Агаар эзэлхүүнтэй юм болов? За багш нь та нарын асуусан асуултуудыг ерөнхийдөө ойлголоо. Үнэхээр агаар нь хаана оршин тогтнож байдаг? Бас агаар маста юм уу, жинтэй юм уу, эзэлхүүнтэй юм уу гэдгийг мэдэж авахын тулд бүгдээрээ дуршилт хийж үзцгээе. За дуршилт хийх юм багш танаас нэг зүйл асуу. Энэ юу вэ? Шилэн аян. Шилэн аян дотор юу байна вэ? Хоосон байна. За гэтэл энэ амтан дотор юу байгаа бол за багш нь самны амыг хазаалгая. Юм гооч. Юу вэ? Оо, үнэхээр хоосон байна. Хоосон байна. За тэгвэл энэ цаас айсан дотор юу байгаа юм бэ? Бүгдээ харъя. Юм байна уу? За тэгвэл бид нар амьдрал дээр хоосон аяг, хоосон дан, хоосон сав байна гэж ярьдаг тийм ээ. Гэхдээ яг энэ маань хоосон байна уу? Эсвэл дотороо ямар нэгэн эзэлхүүнтэй мастай юм оршиж байна уу гэдгийг одоо туршилтаараа хийж үзлээ. За туршилтаа багшийнхаа хэлсний дагуу гүйцэтгээрэй хөвгүүдээ. Том амсартай шилэн савндаа ёроолоос нь 2-3 орчим дээш усыг ирээ хөвгүүдээ. За бид нар усыг ундаагаар одлуулсан байгаа. Өнгө жоохон өндөрсөн усны. За багшаас нэг байгаа хэлж байгаарай. За дараа юулүрийн нарийн хоолой хуруугаараа таглаад таглаарай. Том амсраар нь савтай усандаа дүрээрээ.
сайн байна. Хөшөө ингэх үү? Энэ юу дөрөн дотор нэг юм байна да. Сони юм аа. Үйлүүр дотор бөмбөлөг үүсээд байна. Ямар сони юм бэ? Савтуусан дотор тагалсан үйлүүрээ хийхээр нэг усныхан төвшин их болчих. Усны төвшин хэрхэн ихсэж байгааг тэмдэглэж үзүүлээрэй. Усны төвшин ихсэж байна те. Тийм байна. Эндээс энэ хүртэл яасан ихсэв. Багш агаар бүтний нүдэнд үзэгддэггүй шүү дээ. Энэ юу дөрөн дотор агаар дүрэн байгаа учраас ус идэхэд дөрөлхгүй байна. Оо, сайн байна. Маш сайн байна. За харин одоо юулуурийнхаа нарийн хоолойг тагалсан хуруугаа аваарай. За тэгээ сайн ажиглаарай минь хүүхдүүд. Юу ажиглагдаж байна? Багшаа, усны төвшин багасчлаа. Яасан сони юм бэ? Багшаа, ус урсаа юулуур дотор орчихлоо. Юулуурын нарийн хоолойг тагалсан хуруугаа аваад усны төвшин хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаарай. Энэ ус өмнөх байсандаа орчлоос яасан сони юм бэ? Оо, тийм биш дээ. Усны төвшин багасчлаа. Нарийн хоолойгоор агаар гараад энэ юулуур руу ус орчлоо. За тэгэхээр бидний нөгөө яриад байгаа хоосон хайрцаг, хоосон аяр, хоосон дант дотор мэн юу орж идэг болох нөхдөд юм? Агаар орж идэг болох юм шүү дээ, тийм ээ? Агаар бидний нүд харагддаг л үү? Харагддаг. За тэгвэл агаар маастай байх нөхдөд юм? Маастай. Оо саяны туршилтаар агаар маастай байх гэж батлаа, тийм ээ? Тэгвэл бас эзэлхүүнтэй юм болов уу? Эзэлхүүнтэй. Оо яагаад маастай эзэлхүүнтэй юм бэ шүү дээ, тийм ээ? Асaalаа. Энийг хийсэн туршилтын дахиад нэг хат хийгээчтэй. За миний хүүхдүүд агаарын тухай багшаасаа өөр асуумаар юм байна уу? Лавлж мэдмээр юм байна уу? За бат. Багшаа, би нэг бүсэн явдлаа ярьж болох уу? Болно. Аава бүглөө байна уу? Авдан бүглөө байхгүй шүү дээ. Зүгээр төглөд үздэг. Би шидтэй бүглөө хийж гэлээ. Миний энэ ус асахгүй байна. Шидтэй бүглөөндөө бишээ мөхөө шидтэй агартаал байгаа юм. Миний хөө багшаасаа асууж мэдэрээ. За хоёлаа юу. За багшаасаа л асууж чирнэ болохоос. Одоо хүртэл учрыг ойлгохгүй юм да. За багш нь та нарын асуусан асуултуудыг ерөнхийдөө ойлголоо. За багш нь та нараас нэг сони асуулт асууя. Бидний дээрээс агаар давж байдаг бол та нар уушгүй хөвгдүүд ээ. Багшаа бидний дээрээс агаар давж байдгийг төшөж болохгүй л багшаа. За үнэхээр агаар давжтай юм уу, үгүй юм уу гэдгийг мэдхийн тулд бид нар туршилт хийж үзэж болно. За бас Батад тохиолдсон болсон явдлыг ч гэсэн баталж туршилт хийж үзцгээе. За бид нар одоо туршилтаа хийхэд бэлэн болсон байна. Тэгж идэхүүний өмнө тавьсан. За туршилтаа багшийнхаа хэлсний дагуу үүсгээрэй.
Хэн аягандаа дүүрэн ус хийгээрэй. За усыг ундаагаар оруулсан байгаа. Энэ саяныхаа ундаа хийсэн аяган дээрээ хуудас цаасаа таглаж алгаараа аягны амсад сайн наалдуулаарай. За аягтаа усаа доош нь харуулаад дараа огцом аваарай. Хоёр соос. Аягтаа ус яагаад доошоо тасрахгүй байгаа юм бэ? Хаагаа юу гэж бодож байна? За хэд минут? Цаас наалцсан болохоор. За чи тэгж бод. Жижиг савнд хийсэн болохоор багшаа. Багшаа том савнд хийсэн болохоор ингэж гойж гоохоо. Багшаа учрыг ойлголоо. Ундааг доос нь харуулсан ч гэсэн юу агаар доороос нь тулаад гойж болохгүй байна. Яг надад тохиолдсон явдалтай адилхан юм аа. Яг тийм байна багшаа. Ангид дүүрэн агаар байгаа болохоор шилэн аягтай ундааны доороос агаар тулаад усыг гойж болохгүй байгаа юм байна шүү дээ. За миний хүүхдүүд саяныхаа хийсэн туршилтыг дахиад нэг баттгаад хийгээд ихтэй. Хичээлийн дараа энэ сайтууд руу орж мэдлийн улам их баяжуулаарай. Та нар дунд ангид ороод агаарын тухай олон сонирхолтой зүйлийг судалж үзэх болно. Харин одоо өнөөдрийн хичээлтэй холбогдуулан нэгэн сонирхолтой бичлэгийг үзүүлье. Холбогдуулан нэгэн сонирхолтой бичлэгийг үзүүлье.
За анхаарлаа хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа. За хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр юу үзснээ тэтгэлтэй дүгнэж хичээрээ. Бичсэн дүгнэлтээ хэн унших вэ? За багт. Агаар бол дэлхийн эргэн тойронд байнга хөдөлгөөнд орж байдаг. Агаар нь мастай эзлэгүүнтэй тул тодорхой орон зайг эзэлж байдаг. Агаар нь даралтай юм байна гэдгийг би ойлгож авлаа. За туршилтаа амжилттай хийж бас дүгнэлтээ сайн гаргаж чадж байгаа хүүхдүүдээ багш нь баяр хүргэе, баярлалаа. За бид өнөөдрийн агаар орон зайг эзлэх сэдвээр хичээлээ судалснараа агаар нь мөнхийн хөдөлгөөнд оршиж байдаг. Юулдүр дотор байсан агаар энэ нарийн сувгаар гараад агаар хөдөлгөөнтэй байна гэдгийг батллаа. Агаар бол бас мастай, мөн эзэлхүүнтэй юм байна гэдгийг ойлгож авсан. Юулдүр нь энэ нарийн холоор агаар шахтан гарч байгаа болохоор энэ юулдүр дотор агаараараа тодорхой жинтэй бүгд нүдээр үзлээ шүү дээ, тийм ээ? Тэгэхээр агаар эзэлхүүнтэй юм те. За түүгээр ч болохгүй агаар бол Байгальдлын хөдөөж гэсэн агаар байдаг учраас миний ундааны савтай усыг гоож болохгүй юм байна шүү дээ. Тийм учраас агаар даралтай юм байна. даралтай юм байна гэдгийг бас ойлгож авлаа. За ингээд өнөөдрийн хичээлд амжилттай оролцсон бүх хүүхдүүдээ баярлалаа. Баяр хүргэе. Амжилт хүсье. За Баян-Хонгор аймгийн Галууц сумын багш нарын бэлтгэсэн хүн байгаль хичээлдэр агаар орон зайг эзлэх гэсэн туршилт хичээлтэй танилцлаа. Энэ хичээлдэр бол хүүхдээр хийх ажил нь оновчтой, тодорхой, хялбар үр дүнтэй болсон. Сурагчид нь одоо таамаглал дэвшүүлээ түүнийгээ туршилтаар батлах нотлох гэж хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаа нь харагдаж байна. Мөн одоо туршилтын явцад тэмдэглэл таамаглаа баталж байгаадаа сэтгэл хангалуун байгааг бол та бүхэн ажигласан байхаа гэж бодож байна. Тэгэхээр энэ одоо хичээлийг үзээд цаашд өөрийнхөө арга барилаар баяжуулан одоо хүн байгаль хичээл бол маш олон туршилт хичээлтэй байдаг учраас энэ туршилтуудыг явуулахдаа бас дараах зүйлүүдийг анхаараасай гэж та бүхэнд одоо хүсэл тавьж байна. За ингээд нэгдүгээрт нь одоо туршилт хийхдээ аюулгүй ажиллагааны дүрмийг заавал одоо гаргаж танилцуулдаг байх. Хоёрдугаарт нь туршилтыг хийх алхмуудад одоо өмнө нь танилцуулдаг байх. Мөн туршилтыг ингэж хийвэл яах вэ гэсэн хүүхдэд одоо бодох, эргэцүүлэх тийм боломж олгодог байх. Жишээлбэл саяын одоо бидний үзсэн энэ хичээл дээр одоо шилийн аяга дүүрэн ус хийгээд туршилтыг хийсэн. Тэгвэл хүүхдүүдээ шилийн аяга хийж байгаа усаа дундхан хийгээд туршилт хийвэл яах вэ гэсэн юм бодох боломж олгоод хүүхдүүд тэн дээр таамаглалаа өөрсдөө яриад төвнийгээ батлахын тулд туршилт хийх ийм боломжийг бас олгож энэ туршилтанд санаа авч улам баяжуулан ашиглаасай гэж та бүхэнд одоо хүсэж байна.